Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Товуудоржийн Чулуунборын намтар. Товуудорж явахдаа Чулуунбор нь 1956 онд Сүхбаатар аймгийн Наран суманд айлын том хүү болон мэндэлсэн. Бага насаан аав ээжийн гар дээр өнгөрөөж улмаар 1972-оос 1976 онд тухайн үеийн багшийн сургуульд элсэн суралцаж багангийн багшийн 1984-өөс 1989 онд улсын багшийн их сургууль суралцсан сурган хүмүүжил ухааны заах арга зүйч мэргэжил эзэмссэн. Улмаар 1976-аас 1980 онд Урангай аймгийн Зүүн Баян улаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд багангийн багш, 1980-аас 1982 онд Урангай аймгийн Тарагт сумын нарийн бичгийн дарга, 1982-оос 1990 онд Урангай аймгийн Зүүн Баян улаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-ээс 1996 онд Урангай аймгийн Арвайхэр сумын их уул багийн ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн захирал, 1996-аас 2001 онд Урангай аймгийн Арвайхэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар 10 жилийн сургуулийн захирал, 2001-ээс 2004 онд Урангай аймгийн Зүүн Баян улаан сумын засаг дарга, 2004-өөс 2009 онд Урангай аймгийн Арвайхэр сумын ерөнхий боловсролын 4-р 10 жилийн сургуульд багшаар тус ажилласан. Товуудоржийн Чулуунбор нь Монгол улсын боловсролын болон төр захиргааны байгууллагуудад тасралтгүй 33 жил ажилласнаас сургуулийн багшаас хичээлийн эрхлэгч, захирал, сумын засаг дарга, нарийн бичгийн даргын албан тушаалд өөрийн мэдлэг боловсрол, ухамсарт амьдралаа зориулан ажилласан Монгол улсын тэргүүний сурган хүмүүжүүлэгч, удирдагч, олон шав нарын багш хүн байсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол улсын төр засаг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг орон нутгийн удирдлагаас өндөрөөр үнэлж, ардын боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр 2 удаа, ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн он медалууд, их Монгол улс байгуулагдсны 800 жилийн он медаль, боловсролын яамны хүндэт жуух бичиг, Урангай аймгийн сайчууд хүндэт тэмдэг, хүүхдийн байгууллагуудын он медалууд, аймгийн 2 удаагийн, сумын 3 удаагийн авраг ажилтнаар тус шалгарч байсан зэрэг юм.